Монгол улсын 26 оны төсвийн тухай хуулийн төслийн 4.2.2 дээр салбарын урсгал зарлах, бусад салбарын урсгал зарлах гээд 10-т нь хөдөө аж ахуйн салбарыг дэмжих арга хэмжээ, шинэ хоршоо чинээлэг малчин хөдөлгөөн, хөнгөлөлтөө зээлийн хүүгийн дэмжлэг гээд 608 тэрбум төгрөг гээд тусцсан байгаа маа. Тэгэхээр энийг л хасъя гэдэг байдлаар оруулж байгаа. Тэгээд энэ дээр нь бас нэг давхар хүүгийн татаас гээд бас нэг тусдаа нэг 100 гаруй тэрбум яваад байгаа. Тэгэхээр ийм байдлаар ингээд томьёолоо оруулсан байгаа маа. За энэ шинэ хоршоо хөдөлгөөн бол 2024 онд одоо гинт хэрэгжиж эхэлсэн. Төсөвт ямар нэгэн юм байхгүйгээр ингээд гинт эхэлсэн. Сонгуулийн жилд ухтаад ер нь бол санал худалдаа авах зорилгоор одоо гаргасан ийм хөдөлгөөн. Энийг бол одоо бид нар одоо өөрсдөө хуураад нэмэр байхгүй. Энэ шинэ хоршоог бид нар ингээд маш амжилттай хэрэгжиж байгаа. Маш олон хоршоодууд байгуулагдаад явж байгаа гэдэг ингээд тайлбар хэлээд байгаа. Гэтэл би бас орон нутгаас сонгогдсон тойргийн гишүүн. Яг тэр орон нутагт бол зүгээр нэг овсгоотой нэгний баахан иргэний үнэлэх цуглуулж авчираад баахан л одоо хувьдаа ингээд ийм хөнгөлөлтөө зээл аваад өөр юм хийгээд яваад байгаа. Бид нар энэ үр дүнгийг ингээд ярих хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар нэг хідэн хоршоод бий болсон гэд хоршооныхоо тоогоор бид нар ингээд өөрсдөө хуураад иж болохгүй. Тэгэхээр бид нар энэ шинэ хоршоо хөдөлгөөнийг бүр ахиж эргэж харах шаардлагатай. Тийм учраас энийг одоо бүрэн зогсооё гэж байгаа юм. За би бүх хоршоодыг бол буруу одоо чадахгүй байна гэж хэлж байгаа юм биш. Энд бол дунд бол олон дунд бол ганц нэг сайн явж байгаа одоо яг бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ зах зээл дээр гаргаад одоо борлуулалт хийж байгаа ийм хоршоодууд бол байна. Гэхдээ энэ бол баг дийлэнх нь бол яг үндсэн үүргээрээ явж чадахгүй байгаа. Зээлийн эргэн төлөлт нь маш сайн гэж байгаа. Энэ сайн байхаас яадгийн тэртээ төрөөс энэ татаас энэ өгчөж байгаа юм чинь тэд нар чинь бол өөр ямар нэг юм руу хийгээд энэ мөнгө чинь буцаага төлөгдөж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нэг эргэн төлөлт сайтай гэдэг ингээд яриад бид нар өөрсдөө хуураад идэг. Эцсийн дүндээ энэ хожиж байгаа нь бол одоо банкнууд л байгаа шүү дээ. Банкнуудад ямар ч эрсдэлгүй сайхан зээлүүд гараа авчиж байгаа. Тийм учраас бид нар энэ шинэ хоршоог бид нар болох одоо хасах санал гаргаж байгаа маа. Тэгэхээр энийг одоо эргэж хараад үр дүнгийг нь бид нар ингээд эхлээд хэмжих хэрэгтэй мөлий. Тэгэхгүй бол одоо үр дүнгүй нэг баахан юмнууд яваад байгаа шүү. Тэгээ хамгийн аимшигтай нь эцэст нь одоо энэ хоршоодууд чинь юутэй болох гэдэг нь дараа нь энэ зээлийн эргэн төлөлтөн дээр бөө маргаан болоод баахан малчид хоорондоо муудалцсан тийм нөхцлөд рүү л аваачих юм байна гэж би бол зүгээр дүгнж байгаа. Яг тэгвэл хин нэгний нөгөөдөлхийн нэрийг бариад баахан ингээд хар дансанд бүртгүүлэх тийм одоо нөхцлөд л бий болоод байгаа юм. Тэгээ би ахад ганцхан минут авч болох уу? За. Хөдөө аж ахуйн сайд, амар сайхан сайд, чанар сайд тайлбар. За би энэ гишүүдийн гаргаж байгаа багш хэмжээний цалин улс нэмэх тухай асуудлыг дэмжиж байгаа. Яагаад гэвэл энэ ирээдүйн оюуны бөгөөд эрүүл мэндийн хоёр хүч улс оронд байж иж улс орон хөгждөг, урагшилдаг ийм жамтай. Багшийн цалин гэдэг бол тоо биш. Энэ багшийн оюуны бүтээмж сурагч оюутан залуучуудын ирээдүйн бас одоо хариуцлагатай иргэн бүтээлч хандлагыг бий болгох ийм асуудал. За эрүүл мэнд, эмч сувилагч одоо эмчнэрийн цалин. Энэ бас бол бид эрүүл байж цаашаа Монгол улс хөгжлийн чанар өрсөлдөх чадвар өөрөө урагшлнаа, дээшлэнэ. Райллын дэмжиж байгаа. Гэхдээ энэ хоршооны асуудлыг энэ далим дундуур үүсгэж болохгүй. Энэ малчтын хөдөлмөрийг дэмжлэх нэг том бодлого. Тэгээ Монгол улс өөрөө өргөн удам газар нутагтаа 100 хүн амтаа энэ малчид чинь өөрөө баруун зүүн хязгаар нутагт их орныхоо өмнөөс ард түмнийхөө өмнөөс энэ газар нутгаа харж хандаж хамгаалж хаврын шуурга, өвлийн өөтөн, намрын сэрүүн бороо за тэгээд одоо зуны халуунд энэ хүн амаад хижээх гэж борив богс хийхгүй зүтгэж байгаа юм ард түмэн. Түүнээс гадна хамгийн чухал нь бидний язгуур соёл үндэсний өв уламжлалыг тээж яваа амьд өв сан болсон юм хүмүүс. Малчидгүйгээр энэ таван оршуу малгүйгээр энэ төчнөө сайхан барилга төчнөө сайхан дэд бүтц бариад бид монголоороо байж чадахгүй. Газар нутгийн 76% нь цөлжсөн байна. Одоо хөдөө газар бол энэ шинэ оршооны судалгаач байж байна, бидний өмнө байгаа мэдээлж байж байна. 200 мянган малчин өрх байна.
одоо мал малдаг хүн олдгоо гэсэн. Энэ байдлаараа бид энэ шинэ оршоо гэдэг энэ засгийн газрын уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх малчид иргэдэд хамгаалах энэ бодлогыг явуулж чадахгүй бол 10 жилийн дараа гэхэд бид мал хамар атах өвсгөө монголчууд бид өөрсдөө идэх махгүй гадагшаа экспортлох биш гаднаас импортлдог ийм улс болно. Энэ малчид чинь өөрсдөө ажлын байраар хангаж байгаа. Өрөөл бусдыг ажлын байраар хангаж байгаа. Энэ хот суурин газрын бидний ширээн дээр ирдэг атга гааруул килограмм махыг бүтээх гэж хамаг амьдралаа зориулж байгаа юм хүмүүс. Тэгэхээр энэ багш эмчнийхээ цалигч нэмэх ёстой. Энэ шинэ хоршоо хөтөлбөрийг ч явуулах ёстой. Ингэж байж бид эрүүл оюунлаг байна. Энэ шинэ хоршоо хөтөлбөр чинь эмчнэрийн цалин нэмнэ гэдэгтэй адилхан эрүүл Монгол хүн байх тухай асуудал байхгүй. Мал эрүүл болж хүн эрүүл байна. Мах эрүүл байж бидний хүнс эрүүл байна. Тэгэхээр энэ оюунлаг эрүүл байх асуудлуудаа бид нэр ганцхан хөтөлбөр асуудлаар биш цогцоор нь авч үзчихээж үндэсний хэмжээний стратеги гэж харж байж энийг хөгжүүлэхгүй болвол нэгийг асахын тулд нэмхийн тулд нөгөөхийн хасдаг эцэстээ бүгдээрээ улс орныхоо хувь заяа үндэстэн оршин тогтнох эсэх асуудлаараа золиос гаргаж болохгүй. Тэгэхээр энэ саналуудаа хэдүүл эргэж харах ёстой. Багш эмчнийхээ цалин өөр их усрээс энэ төсвүүдээр тавьж нэмэх ёстой. Тэгээ хүүхдээ ч одоо баталгаатай сургая, багш нараач идэвхтэй бөгөөд оюуны үнэлэмжийн дээшлүүлээ, эмч сувилагч эрүүл мэндийн салбарын бүх ажилтнуудаа эрүүл Монгол өрсөлдөх чадвартай, амьдралын чанартай Монгол улс байх тал дээр нь бүгдийг дэмжиж ажиллацгаая гэдэг ийм саналыг хэлж байгаа.